студио болчихж байгаа юм шүү. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ би эхлэх үгүй энэ дугаарыг. Түрж чи эхэлсэн тийм. За би ингэж эхэлнэ тэгвэл. Сайн байцгаана уу сонсогчдоо, ингээ та бүхэндээ Underdogs Mongolia-гийн цоо шинэхэн дугаар хүрэлцэн та бүгдийн гар дээр ирсэн байна. Тэгээд энэ дугаар маань болохоор special biography. Biography гэдэг дугаар. Underdogs biography. Underdogs. Юу явахгүй байна. Сайн байцгаана сонсогчдоо, ингээ та бүхэндээ өглөө орой мэндийг. Тэгээ Underdogs Mongolia-гийн подкастын нэнэ улам бара we are in the house baby. За тэгээ та бүхэндээ сонь сайхан юу яцхан энэхүү подкастны маань бас special дугаар дээр иргэн уулзж байгаадаа баяртай байна. Энэ бол 5 дахь дугаар. Тэгээ special дугаарыг тавд нэрийг уншсан бох. Энэ бол Underdogs biography. Biography. Би одоо энэ үгийг хэлж чадах юм. Biography боёо. Бид хоёр ингээд за нэг сар 5-6 дугаарт нэг ч юм уу те. Biography боёо. Хүмүүсийн намтраар ингэж нэг дугаар хийж гэж ярьсан те. Тэгсэн. Тэгж шийдсэн байгаа. Тэгэд энэ дугаар бол special biography. Мөн тэ? Biography. Biography. За аль нь ч яасан яах вэ? Тэгээд энэ ийм special одоо нэг хүнийг онцолсон юм. Аль нь ч яасан биш ээ. Biography зөө. Яахгүй. За яах вэ? Тийм biography. Нэг орслайдтай. За бүх сонсогчд гараа өччих. За ингээд үргэлжлүүлээ. Энэхүү сэдвээ өвтөр нэгэн гайхалтай үнэхээр Underdog гэж нэрлж болохоор ийм хүнийг бүтээр сонгож авсан байгаа. Та бол яг сэдвийг нь бол уншаал орж ирсэн бах. Тэгээд та бүгдийн уншсанаар уншаагүй бол яг одоо та бүхэнд хэлмээр байна. Энэ бол юу лээ? Freddie Mercury. Агуу дуучны талаар rock and roll тий бид хоёр чадъя одоо мэдээлэл өгөхөд бэлэн болсон байна. Окей. За тэгэд хоёулаа яг танин мэдхүн яг тий Freddie Mercury-гийн талаар мөн Queen хамтлаг тий бидний хамгийн сайн мэддэг Bohemian Rhapsody дууны талаар ярихаас өмнө би одоо яг хөтлөгч хүн шиг тий одоо нэнэгээс нэг юм асуулт асуумаар яг анх тий Freddie Mercury болон Queen хамтлагтай яаж танилцж вэ? Турсамжаас хуваалцаач. За одоо яг ингэж бодонгод хамгийн анх Freddie Mercury-гийн дууг Queen-ийг сонсч байсан гэвэл би нэг жоохон бахтаа нэг PlayStation гэдэг нэг гараар тоглодог тоглоом байдаг шүү дээ, тэ. Тэрэн дээр нэг юм Winning Eleven гэдэг хөлн бөгөөд гэсэн байхгүй юу? Тэгээ тэрэн дээр ингээд тэмцээн tournament-д оролцоод тэгээд төрүүлэнгууд ингээд цом аваад тэгээ арталт нь We are the champions гэдэг гэсэн байхгүй Queen. Вау, тийм үү? Тэгэл We are the champions my friend гэлтэгдэн шүү дээ. Яг тэр дуу байвал тэр дуу ингээд явангууд бүр ингээд тэр дуу ингээд нэг цаанаасаа амтай те. Бүр үнэхээр л ингээд гоё champion болцсон дуу те. Тэгэж хамгийн анх Queen-ийн дууг бол тэгж сонсч байсан. Freddie Mercury-г яг хүнийг харж ирсэн гэвэл би жоохон бахт MTV дээр Freddie Mercury-гийн David Bowie гэдэг одоо бас Английн алдар дуучин байдаг те. David Bowie-тэй хамт дуусан Under Pressure гэдэг дуу байдаг те. Under Pressure гэдэг. Тийм. Under Pressure-ийн клипийг үзчихсэн. Under Pressure. Тэ. Тийм. Under Pressure. За. Аха. Тэр дууны клипээр бол яг Freddie Mercury хамгийн анх харж ирсэн. Вау. Тэгж л ер нь Freddie Mercury гэдэг хүнтэй Queen хамтлагтай танилцж ирсэн. Вау. Түүх юм уу да? Аха. Чи надаас ингэж асуухгүй. За чиний тухайд
Миний тухайд болохоор баярлаа. Миний тухайд болохоор яг би их сургуульд туслах багшаар ингээд ажиллаж эхэлж исэн. Яг тэр он цаг сүүлийн хэдхэн жилийн өмнө шүү дээ. Одоо нэг 2 3 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд би Никтон хамтлагт одоо хайртай, дуртай бүх дуунууд нь дуртай. Яг тэр үед ингээд дурлал тэ самцаа тайлгал орилоод явж хахад надад социологийн нэг багш маань надад ямар дуу сонсож байгааг надад асуугаа. Тэгээ би Никтоны дуу сонсож байгаа гэж. Гэхдээ чи энэ Queen хамтлагийн Bohemian Rhapsody-г сонсооч гэдэг байхгүй юу? Би гайхаад ямар дуу байдгийг ингэж. Чи мэддгүй юм энийг сонс гэд. Надад өгөөд би яг ингээд ажлынхаа өрөөнд суугаа чивчээр ингээд тултан чангалаа сонсож байсан байхгүй. Яг тэр үед энэ дууг ингээд бүтнээр нь сонсоод вау яг тухайн үед бүр ингээд өссөн байсныг хэлэхгүй те хоол идэж байгаа юм шиг санагдаад. Яг миний яг тухайн үеийн сэтгэл одоо мэдрэлтэй бол ингэж дүүцээд намайг одоо тэр ингэ тижижсэн гэдэг ч юм уу те надад амар хүрсэн ямар ч байсан. Тэгж анх яг дуутаан танилцаа тэгээ клиптэй тэгээ лайв тоглолтын хүртэл ингэ YouTube байсан ингэ үзээд тэгээд ингэ дурлж байлаа. Нэг хэсэг одоо миний одоо сөүлийг бол одоо тижиж байсан дуу бол мөнөөсөө мөн Bohemian Rhapsody-гаас хэлсэн байдаг. Оо nice. За тэгээд яалтч арга байхгүй Freddie Mercury гэдэг хүн бол яг түүхэнд одоо iconic тийм одоо түүхэн хүн яалтч байхгүй зөвхөн дуучин гэдэг талаас нь шинэ хүний амьдрал уран бүтээл хувийн амьдрал тийм ээ дуйланд яг үнэхээр амар дуйланд амьдралаар амьдарч исэн хүн. Тэгэхээр энэ хүний талаар мэдээж бит хоёр одоо цагийн дотор бол дэлгэрэнгүй ярина гэж бол мэдээж байхгүй. Хэцүүлтэй тийм. Тэгэхээр бит хоёр ямар ч гэсэн энэ хүний хүүхэд нас залуу настай. Тэгээ ерөнхийдөө хөгжмийн карьер гээд Queen хамтлагийн талаар бас ингээд нэг ерөнхий их мэдээллийн өгөөд тэгээ бас хувийн амьдралын талаар бэлгийн чиг хандлага гэдэг ч юм уу те хүмүүс сонирхолтой талаас нь яриад тэгээ ер нь одоо нөгөө өвчин туссан те тэр өвчнгөө ер нь бас яажсэн талаар нь яриад тэгээд ер нь дараа нь бит хоёр Bohemian Rhapsody гэж одоо 2018 онд гарсан кино болон Bohemian Rhapsody гэдэг дууны талаар ер нь ярилцъя. Тэр хэсгээр бас жоохон цаг гаргаж ярилцъя гэж шийдсэн байгаа тийм. Тэгэхээр ер нь хаана төрсөн хүүхэд насны талаар нь яривал тийм яг би хүүхэд насны зургийг үзсэн. Тэгээ хамгийн анхны хамтлагийнх нь нэг юм уртаа цом барьсан юм амар овсгоо шүтээ залуу нэг хүүхэд өсвөр насны хүүхдээс тэр зургийг харсан уу? Тийм. Тэгээд шууд хүүхэд насны санаанд миний шүдэн угаасаа тийм дефекттэй төрсэн тийм овсгоо бүр хэд овсгоо тийм хүүхэд байсан. Тэгээд яг гаднах байдлыг хэлэх юм бол тэгээд яг 1900 хэдэн онд юм бэ? Манай үн чинь төрсөн он 1946 оны 9 сарын 5-нд. Тийм 1946 оны 9 сарын 5-нд төрсөн байдаг. Зүүн Африкийн Зан базар. Яасан бэ? Зан базар юм уу? Занзибар. Тийш дээ. Занзибар штэ. Зан базар гэж байж. Sorry. Зан базар гэдээ орцсон. Занзибар тийм Занзибард төрсөн. Тэгээ яг хоо Занзибарын талаар хальт хэлчихэд Занзибар нөгөө одооны газар нутг нь бол Танзан Кен хоёр ингээд хуваагаад эзэмшдэг. Ер нь бол өмнө Английн колон ер нь бол нэг төрлийн колон байсан яг нөгөө шууд одоо удирдлагын доор нь байсан. Тэгээд одоо protector гэдэг тэгэхээр одоо ерөнхийдөө тусгаар өөрснөө гэсэн тусгай одоо засгийн газартай тэгсэн мөртлөө одоо Английн колон гэсэн баг. Тийм Английн колон гэсэн. Тэгэхээр хин Freddie Mercury шууд төрөхдөө Английн иргэншилтэд төрсөн гэсэн үг. Тэгээс сүүлд ингээд уншаа судалж байхад Занзибар улс маань тусгаар тогтолсон байлээ шүү дээ. Тийм Занзибар 1946 онд нөгөө яг улсынх нь хувьсгал болсон. Хүч хэрэгэлсэн хүч одоо тий цус урссан. Тэгээ тэнцээ ерөнхийдөө Занзибар дээр ингээд түүхийн хувьд арабууд энтхгүүд Африкууд ингэж холилдож амьдардаг. Тэгээ тухайн үед нь Африкууд нь тийм революшн үүсгээд тэгээд тэр чинь оршин тогтножсэн тасаг барьж ирсэн арабуудыг одоо хүч хэрглэж болгосон тий. Тэгээд Freddie Mercury-гийн гэр бүл ерөнхийдөө тэнцэнээс дөрвж Англи руу. Тэгээ угаасаа нөгөө виз мизний үед ямар ч асуудал байхгүй. Угаасаа Англи иргэншилтэй юм чинь тий. Лондон руу нүүж ирсэн. Тэгээд бас нэг тийм эвгүй үед төрсэн юм тий. Завсрын үед төрсэн байна тий. Тэгээ Freddie Mercury-гийн нэр нь төрөхдөө Pharaoh Freddie
Булсараа. Булсараа. Булсараа гэдэг нэрийг би яг уншаад Булсараа хамтлаг гэдэг шүү дээ. Тий. Фредди нэрээр хийсэн баг та тэр хамтлага. Тэг яг ийм үг байдаг юм бол Булсараа гэдэг чинь. Байдаг гэж магадгүй те. Аха яг тэг энэ Булсараа гэдэг нь өөрөө гэр бүлийнх нь нэр юм байлээ шүү дээ угаасаа. Тий. Тэгээд ер нь бол бидний уул нь мэддэг бол Freddie Mercury гэдэг нэртэй те. Mercury гэдэг нэртэй. Бас энэ нь бол өөрөө өөртөө өгсөн нэр юм билээ шүү дээ. Тий. Тэрнээс бол яг жинхэнэ нэр нь болохоор сая энийг хэлтгэр. Энийг хэлдэг. Freddie Bulsara гэдэг нэртэй тий. Тэр нэрнийх нь утга учир нь болохоор Freddie Mercury-гийн өөрийнх нь бичсэн My Fairy King гэдэг дуун дээр нь Mother Mercury look what they have done to me гэдэг тийм мөр байдаг. Тэгээд тэр Mother Mercury гэдэг ээжтэй зориулж дуулж байгаа. Тэнгуутлаа яг тэр Mercury гэдэг хэсгийг өөрийнхөө нэрний одоо middle name буюу Freddie гэдгийг нийлүүлээд Freddie Mercury гэж ерөнхийдөө тий. Аха. Ер нь ингээд урлагийн хүмүүсийг хараад байгаа дуучид ялангуяа өөрсөндөө яг нэг тийм шинэ нэр өгдөг тий. Яг дахин төрж байгаа ч юм урлагийн ертөнцид тайзны нэр ч юм уу тий. Яг тэгж авдаг байгаа. Энэндээ бас жил төстөө. Тийм. Тэгээд манай Faro education гэдэг Faro англи хэлний өгдөг шиг. Зэстөө уучлаарай. Фарогийн аав бол аав ээж хоёрын тухай ярихад бол аав ээж хоёр нь бол энтхээс гаралтай. Тий, энтхээс гаралтай тий. Гэхдээ мань хүн бол өөрөө бол одоо Африк төрсэн Африк хүн гэж одоо явдаг. Тий. Гэхдээ Африкийн газар гарал нь бол тий энтх хүн тий Африкт төрсэн. Өөр өмнөх гарал нь бол яг нэг аав ээж нь тэр нь англи хүн. Перс гаралтай. За. Энтх рүү ингээд олон жил юм нүүжсэн тийм одоо хүмүүсийн үүрсад гэхдээ энтхийг төрсэн тий. Тухайн үед энтхийг английн колон байсан. Тэгэхээр аав ээж нь ч гэсэндээ английн колон одоо иргэншилдэг гэсэн. Тийм. Тэгээд гэхдээ яг өөрөө бол юу байсан? Занзибар одоо хоттой ингээд төрөөд тэг ихэвчлэн бол яг энтхийг одоо өссөн юм билээ шүү дээ тий. Тэгээд 17 настай байхдаа яг гэр бүлийн хамт одоо Их Британи руу одоо тэр тухайн хотынхан тий үйл явцаас шалтгаалаад 4 ч нүүсэн. Тий. Энтхийг Занзибар төрчөөд энтхийг рүү нүүжээд ерөнхийдөө хөгжмийнхаа боловсролыг энтхээс багаас 9 настай байгаас эхлээд төгөлдөр хуур тоглож эхэлсэн байдаг. Тэгээд буцаад Занзибар руу нүүж ирчээд одоо тинейжер үедээ ахлах насндаа гэх юм уу те. Тэгээд тэнцэнээс одоо revolution буюу одоо тэр бослого зэвсэгт бослого босоод болоод тэгээд одоо Лондон руу нүүсэн байгаа те. Аха. Тийм. Тэгээд яг өсвөр насныхын тухай ингээ ярих юм бол Freddie өөрөө ингээд өсвөр наснаас эхлүүлээд тийм хөгжмийн одоо мэдрэмжтэй хөгжмөнтэй ингээд ойр дууны мэдрэмж их өндөр байсан гэж би уншсан байхгүй юу. Чи тэр талаар юу гэж судалж мэдсэн нэрэ? Тийм. Ер нь Freddie бол баг бахасаа л ер нь ингээд хөгжмийн төлөө бүр ингээд төрцөн те. Бүр багасаа л тэгээ 9 настай байхаас эхлээд мань хүн юу төгөлдөр хуур тоолж ирсэн. Тэгээд бас яг Лондон руу нүүгээд яг одоо яг тэр ахлах одоо тийчээд юу тинейжер өсвөр наснда тий. Өсвөр наснда англи нүүж очсныхаа дараа мань хүн гитар тоглож сурсан. Тэгээд ер нь янз бүрийн хөгжим сонсдог. Rock, pop гэдэг ер нь өөрөөс хөгжмийн том фэн байсан гэж байгаа. Майкл Джексонийг бас их сонсдог байсан. Beatles-ийн улаан фэн байсан гэж байгаа. Тийм. Тэгээд нөгөө бас Англид яг нөгөө очоод ангийнхаа хүүхдүүд нь нөгөө өөрийнх нь фарах гэж дуудахад бас нөгөө хэлэхэд бас жоохон хэцүү байсан гэж уншсан. Тэгээд яг тэндээсээ болоод тохиромжгүй байсан учраас найзууд нь түүнийг Freddie гэж дуудаж эхэлснээс хойш энэ бол өөрийнх нь Freddie гэх. Тэгээд сүүлдээ бол өөрөө бол Freddie Mercury гэдэг нэр үүссэн. Тэгээд ингэж нэр нь бол ингэж үүссэн төвтэй юм тий. Тий. Мань үчин бас тэгээд нөгөө өөрийнх нь яг диплом авсан мэргэжил нь бол дизайнер тий. Тийш үү яг интерьер дизайнер гэдэг үү тий. Graphic designer. Тэгээ graphic design тий. Graphic designer мэргэжилтэй хүн байдаг. Тэгээд нөгөө хамтлагийнхаа лого болон одоо тэр зүйлсээ бол өөрөө хийсэн байдаг. Тий өөрөө хийсэн байдаг. Бас авьяастай. Тий авьяастай. Тий. Тэг яг тэгээд ингээд өсвөр наснаас эхлүүлээд ингээд дуулах авьяас чадвартай гэдэг нь ерөнхийдөө бол илт ингээд мэдэгдэж эхэлсэн тий. Тий мэдэгдэж эхэлсэн. Гэтэ бас яг нөгөө англи руу нүүж очисын дараа бас тэг хэцүү байсан юм шиг байна л да. Тэр airport дээр нөгөө ачаа мачаа дээр зөөдөг ажил хийдэг байсан.
гэсэн бас. Тий. Хувц зардаг байсан гэсэн. Тэгээ хувц зардаг байхдаа тэр нэг юм Kensington Market гэдэг тийм зах гэх юм уу тийм газар Mary Austin гэдэг одоо урт хугацаанд одоо өөрөө гэрэл хүрх санал хүртэл тавьж исэн тэр одоо ганц амьдралынхаа ганц хайр нь байсан тэр эмэгтэйтэйг очирсан. Mary тий. Mary Austin. Аха. Ерөнхийдөө Freddie Mercury болвол ер нь introvert буюу их юм дотгошоогоо чимээгүй хүн байсан. Тайзан дээр гараад ирэхээр бол дотроос нь шал өөр хүн гарч ирдэг байсан. Тий, нэг ярьцлагыг бас би уншиж байгаа тэгж байгаа байхгүй. Би бол одоо ингээд тайзан дээр гарахад бол шал огт өөр хүн одоо би биш огт өөр хүн тайзан дээр ингэж амилдгаа гэдэг тийм утгатай нийтлэлийг би бас уншиж байсан байхгүй. Тэгээд яг би тэр нэг лайв тоглолтыг ингээ үзээд би тэндээс яг ингээд үнэхээр Freddie Mercury гэдэг хүн бол ийм бусдыг байлдан тайзан дээр байхдаа бусдыг байлдан дагуулах харизматай хүн байна гэдгийг би бол харсан. Тэг үнэхээр харизматай юм билээ. Ингээд тэр хүний одоо бие авч яваа байдалтай нэг хачин зан авирн ч гэсэн те яг тэнд байгаа үзэж байгаа сонсогчд бүр амьдаар нь үзэж байгаа битэл компьютерийн цаана үзэж байгаа надад хүртэл нөлөөлж шар ус босч байгаа байхгүй те. Яг тэрийг бас тоглолтуудаас нь харж болдог те. Тий. Ер нь нөгөө яг үзэж байгаа үзэгчдтэйгээ ингэж одоо холбогдож чаддаг те. Одоо амар том 50-60 мянган хүний суудалтай арена байсан ч гэсэн тэр хамгийн хойно байгаа тэр хүнтэй хүртэл Freddie Mercury ингэж холбогдож чаддаг байсан маа те. Бүр нэг ясны өөрөө Bohemian Rhapsody кинон дээр тэр Rami Malek-ийн хэлдэг мөр өгдөн шүү те. Нөгөө сүүл нөгөө Live Aid-ээр тоглохгүй те. Ингээд намайг ингээд оролцуулаач те. Би бол I'm a performer гэд би бол яг одоо би яг урлагийн хүн. Аха. Тий. Хэлдэж шүү. Өөрийгөө угаасаа амар мэдэрсэн л байсан байл л те. Бүр өөрөө ингэж хэлжсэн байлаа. Би миний шүд жоохон баг зэрэг том гэхдээ тэрнээс бусдаар бол би бол төгс хүн. Би бол төгс. Тэгээ яг чиний хэлдэг перформер те. Би бол яг ийм бүрэн хэмжээний урлагийн хүн бол би мөн гэж үргэлжлэв. Тэгээ тэр орсгол шүдэн гэхдээ бас дуулынхаа одоо дууны одоо цар хүрээг нь ингэж дээш нь өсгөхөд тусалдаг байсан гэж юм л да бас. Тэгээ өөрт нь ингээд тэрийг янзлуулах боломж байсан ч гэсэн өөрөө тэрнтэйгээ үлдээх гэж. Тийм яг эмчнэр зөвлөхтэй бол яг ингээд таны ингээд дуу хоолойны өнгөнд энэ таны овсгоо шүд нөлөөлдөг учраас энийг янзлуулчих юм бол одоо таны өмнө гарч ирсэн хоолой гарахгүй гэдэг байдлаас хэлсэн байлээ. Тэгээд шүдээ бол сүүлд бас янзлуулаагүй гэдэг мэдээлэл бол энэ дээр бас гарсан байсан тийм. Тэгээд мань хүний яг одоо байгалийнхаа хоолой нь бол уг нь тийм баритон өнгө гэдэг одоо баритон өнгөтэй хүн гэж байгаа байхгүй юу. Тэнгүүтлээ өөрөө ихэнх дуугаа дуулахдаа одоо тенор буюу одоо хамгийн дээд өнгөн дээр ингэж дуугаа дуулдаг байсан. Тэр нь одоо бас гайхамшигтай тий. Харин тэр нэг айгу сондөө. Би бас яг дуунуудыг ингэж сонсож байгаад ингэж яг хоолой нь одоо ингэ баритон өнгөөр ингэ дуулж ирсэн аа. Яг дээшгээ ингэ тенор өнгөөр ингэ орж ирж ингэ дуулдаг тий. Тэр нь бас ингэ айгу гайхалтай гэдгийг нь бас илтгэдэг. Тий. Хоолойных нь цар хүрээ. За тэгээд ер нь амжилтынхын талаар бол одоо манайхан одоо бүтээрийг ярилдаг одоо мэдж байгаа л тий. Одоо Queen хамтлагийн шүтэн бичрэгчд айгүй бол энийг бол зөндөө сонсож байгаа бох тий. Хоол яач. Болцсон Freddie Mercury дайлгаа. Тэгээ ер нь хамтлаг бол тэгээд ер нь бүх цаг үеийн түүхэнд одоо Rock and Roll Hall of Fame одоо алдрын танхим гэдэг тэн дотор байдаг 100 одоо шилдэг банд гэж ч юм уу те. Тэгэл одоо бүх одоо гаргаж исэн The Works, Jazz, Queen 2 гэж Sheer Heart Attack гэдэг тэр альбомнууд нь бол өчнөө саяараа зарагдчихсэн. Bohemian Rhapsody гэдэг ч юм уу, We Will Rock You, Under Pressure, Fat Bottomed Girl гэдэг ч юм уу одоо дэлхийд даяараас ингээд хүрсэн дуунуудтай. Тэгээд авч исэн шагнал одоо award-ууд бол барагдчихгүй. Тийм шүү дээ. Тий. Тэгээ би миний ойлгосноор бол одоо Queen хамтлаг бол юу яасан? Нийлэх процессын хоёлаас ярэ те. Queen хамтлаг яг яаж анх бас нийлж бий болов? Тэгээ анх нэг инээмсэглэл гэдэг хамтлаг цаа чин хариалагддаг байсан юм ба штэ. Чи тэрний талаар мэдэх үү? Mercury биш. Юу? Brian May гэдэг одоо гитарч нь байгаа штэ. Тэгээд Roger Taylor гэдэг бөмбөрчин байгаа штэ. Тэр хоёр одоо тэр Smile гэдэг хамтлагт байсан байна. Тийм билээ. Тэгээд Mercury тэр хоёр дээр ороод тэгээд тэр Smile
гэдэг хамтлагийг үргэлжилж агаад Аха. тэгжэн гутлаа араас нь John Deacon гэдэг одоо баскет арчнтайгаа нийлээд тэгээ 1971 онд ингээд Queen гэдэг хамтлаг яг бүрдсэн байгаа тийм. Яг энэ Queen гэдэг нэрийг Mercury өгсөн байдаг лөө. Тий өөрөө өгсөн. Тий өөрөө өгсөн. Тэгээд яг нэг юм үг өгдөө ч те. Ерөөсөө Англид бол ганцхан л хатан хаан байгаа. Аа. Тэр бол би. Тийчсэн үү? Тийгээгүй. Тийм үг байд юм байлаа. Англид бол ганцхан л хатан хаан байгаа гэж хэлсэн. Тэгээд өөрөө бас ийм одоо хатан хааны ч үлээ те нэг ийм малгай залгаа хүмүүсцэн ингээд дуулж муулаад идэв шүү дээ. Тий угаасаа логон дэр нь ингээд титэм байгаа шүү дээ. Тий титэм байгаа. Тийм маань өөрөө нэрээ өгсөн, өөрөө логогоо хийсэн. Тэгээд тэр лого бол ингээ хатан хааны ингээд ийм титэм байгаа. Тэгснээ ингээд хоёр арслан байгаа нь болохоор нөгөө хамтлагийнх нь хоёр нь тийм арслангийн орд, хоёр нь одоо тийм нөгөө cancer гэдэг ч үлээ. Одоо нөгөө хамт тийчээд юуны орд гэдэг үлээ. Юу гэдүүлээ? Ихэр үү? Биш. За тийм ямар ч орднуудаараа ингээ хоёр ажилтнууд нь ингээ логогоо хийсэн. Амьдтын ингээ яасан юм аа тийм. Тийм үү. Би тэрийг сонсоогүй. Тийм утга учиртай логотой. Тэгээд хамтлагийн жанр бол рок те. Ерөнхийдөө progressive rock, hard rock, heavy metal гэж явдаг. Гэхдээ Queen эхний үедээ ер нь нэлээд жоохон хүнд метал байсан юм билээ. Аха, тийм үү те. Тийм. Тэгснээ ингээд нөгөө бас ингээд лейбл одоо record студио дээр хайгаа те дууга бичүүлэх хамтарч ажиллах студ энэ төр ингээ хайгаа тэгсэн чи ерөнхийдөө тэр heavy metal дуунуудыг ерөнхийдөө ингээд сонсоод хүмүүс бичгүйгээд тэгээд одоо илүү их жоохон commercial тал руугаа арай жоохон хөнгөн тал руугаа явсан шүү дээ. Аха. Арай нэг олон нийт сонсох ойлгох боломжтой дуунууд хийж эхэлсэн тийм. Одоо pop rock ч гэдэг юм уу те. Arena rock ч гэдэг юм арай тэр тал руугаа явсан. Аха. Бол байдаг. Тийм. Тэгэд яг Freddie Mercury гэдэг хүн бол яг энэ өөрөө хамтлагийн гол яг судсан байждаг тий. Тийм, ерөөсөө л 91 онд Queen бол Freddie Mercury-тэй хамт өгсөн шүү дээ. Ер нь бол. Тий. Одоо яг сарсны дараа тий. Queen одоо уран бүтээлээ хийж байгаа сая гэхэд манай энэ DC Queen тоглолтоо хийсэн шүү дээ. Үтгсэн үү? Тийм, Queen одоо нөгөө Adam Lambert гэдэг дуучин байдаг. American Idol-аас гарч ирсэн билүү дээ. Тийм, тэр Adam Lambert дуучин. Тэр одоо яг дуучны хийгээд. Тэгтээ яг тэр албан ёсоор Queen-ийн юу биш л те, гишүүн биш зүгээр Adam Lambert and Queen гэж тийм түүр хийж явж байгаа байхгүй. Гэтэ одоо байхгүй л те. Миний хувьд бол Freddie Mercury-тэй хамт Queen бол 1991 онд өгсөн. Хэцүү байсан уу? Би өөрөө төрөг байсан. Гонигтэй юм бэ те. Гэтэ амар би бас нэг зүйлийг гайхчихсан нөгөө Bohemian Rhapsody гэх кино гарсан шүү дээ те. Тэгэд тэрний гарсны дараа Freddie Mercury-г үхсний дараа үнэхээр төрсөн. Одоо үхсний гэж хэлэхэр муухай те. Нас барсны дараа төрсөн одоо Японд ихэд маш олон шүтэн бишрэгтэй болсон. Жишээлбэл би хүртэл одоо хоёулаа хүртэл ингээд амьд байх хугацаанд нь байгаагүй хэрнээ дараа нь дуугийн сонсоод хоёул тэр дуунаас нь тийм одоо сөөвлтэй одоо ушгуу мэдрээд тэгээд энэ дуунд энэ хүн дуртай болж байгаа юм. Яг үнэ. Бүр ийм одоо юу гэх юм бэ? Ч гэсэн одоо амьдарч байгаа юм шиг тийм. Байгаа юм шиг тийм. Дуу нь өөрөө яг тэр мэдрэмжийг биднэрт өгж байгаа байхгүй тийм. Одоо хүртэл яг биднэртэй хамт байгаа. За тэгээд яг жинхэнэ хувийн амьдралын хоёул бас нэг жоохон дэлгий. Дэлгий тийм. Чи хувийн амьдралын талаараас хэр мэдээлэл? Хувийн амьдрал нь бол Freddie Mercury бол хувийн амьдрал нь бол одоо нэг үгээр хэлнэ гэх юм бол хэлэх боломжгүй гэхгүй. Замбраагүй одоо mess англиар бол тийм маш их хэмжээний хөрөнгө мөнгө одоо $50 сая хэмжээний хүртэл хөрөнгө одоо ингээл цуглуулад тий маш их хэмжээний мөнгө алдар нэр одоо тий гарч ирээл хурууныхаа үзүүрээр одоо эмэгтэйч охид бүсгүүчүүдийг хөдлөгдөг тийм хэмжээний байсан боловч яг хувийнх нь одоо амьдрал гэр бүл тий маш одоо тогтворгүй байсан. Тий. Тэрийг бол одоо баг хүн болгоо мэдэх бах тий. Тий. Ер нь яагаад тийм байсан? Энэний талаар хойлоос хоорондоо сонсогчтой яри тий.
Тий, Freddie Mercury бол түрүү хэлсэн энтгэг аав ээжийн гэрт хүүн болж мэндэлсэн те. Доороо бол нэг эмэгтэй дүүтэй байгаа. Тий. Тэгээд Булсарагийн ер нь гэр бүл нэм Zoroastrian гэдэг тийм гэр бүл гэр бүл нэ Zoroastrian гэдэг тийм шашин шүү дээ. дагдаг. Аха. Тэгээд тэр шашин нь бол уламжлалт Персийн юм шашин байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэлийн юм хуучинсаг үзэлтэй гэр бүл гэж ойлгож болно. Аав ээж хоёр нь бол те. Тэгээд тийм гэр бүл төрсөн. Тэгээд ерөнхийдөө Freddie Mercury хүмүүс яаж мэддэг гэхээр ингээд бэлгийн чиг хандлагаар нь бол хүмүүст аяг мэддэг. Ялангуяа Bohemian Rhapsody кино бол Freddie Mercury-гийн яг за тэрэн дээр нь бол яг их суурилж бол хийгээгүй. Гэхдээ би Bohemian Rhapsody кино бол надад гоё кино байсан. Тэр сүүлийн тэр live aid хэсэг бол те үнэхээр гоё байсан. Гэхдээ энэ киног илүү их юм хүнд болгож хийсэн бол бүр гоё байсан болоо гэж боддог байхгүй. Арай жоохон хөнгөн хийсэн юм шиг санагдсан. Цаад хүнийхээ яг тэр тэмцэл байгаа шүү дээ. Тэр доторх хүн те гаднаа ингээд нэг юм тайзан гарч ихээр ингээд жинхэнэ одоо самардаг те. Тэмүүтээ тэр дотроо яг ингэж юу болж явдаг гэсэн тэрийг илүү гарах байсан болоо гэж. За тэгээд ерөнхийдөө бэлгийн чиг хандлага нь бол bisexual гэж бол хүмүүс тодорхойлдог. Гэхдээ бас эргэлзээтэй. Яагаад гэх юм бол Freddie Mercury гэхдээ одоо яг sexually одоо яг эмэгтэй хүнд бол татагддаг. Ер нь бол залуу баг бахасаа ингээ охтуудад татагддаг те. За тэгээд тэр Mary Austin гээд одоо амьдралынхаа ганц одоо хайртай хүн эмэгтэй те. Тэрэндээ бол бүр үнэхээр хайртай байсан гэж байгаа байхгүй. Одоо Love of My Life гээд дуу Life of My Love Love of My Love гээд дууг зориулж бичижсэн те. Тэгээд өвхтэй хүртэл ингээд маш их хэмжээний хөрөнгийг өвлүүлж үлдээсэн байдаг. Тэгээ энэ хүнтэй ингээд тэгж жагаад гэхдээ баг бахасаа гэхдээ бас залуучуудад банднерт ер нь бас ингэж татагддаг. Тэгээ тайзан дээр гарч байгаа перформанс нь бас дан ингээд зүгээр юм хөдөлгөөний юуш цаанаасаа ингээд бас яг тэр хүний ингээд дотоод филинг гаргадаг байсан байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь bisexual биш юм уу? Харин тийм ер нь бол bisexual гэж үздэг. Sexual энэ ялчгүй. Тийм тэгээд тэгээ ер нь бол яг үнэхээр ингээд тэр Mary Austin, Freddie Mercury гэдэг хоёр хүн бол яг нөө soulmate гэдэг шиг ингээд цаанаасаа бүр үнэхээр ингээд бие биендээ үнэхээр хайртай те. Freddie Mercury тэр хүн үнэхээр хайртай. Тэгсэн мөртлөө бүр үнэхээр ингээд нэг өөрийнх нь нөгөө дотоод бэлгийнхээ тэр чиг хандлага нь үнэхээр ингээд өөр эрэгтэй хүнийг ингээд хүсээд те. Тэгжсэн байгаа. Яг тийм байгаа. Тэгээд киног нь үзсэн хүмүүс бол маш сайн мэдж байгаа. Яг тэр хэсгийг бас зохиолч бол бас нэлээд давгүй боломжийн гаргасан Мэритэй бас яаж хайрлаж байгаа те. Бүх амьдралаа яаж зориулсах нь ч хайшин одоо юу гэх юм зориулах тийм гал халуун байгаа гэдгийг тэн дээр бол харуулдаг. Тэгэд яг Freddie Mercury-гийн амьдралыг сая нэнэ хэллээ л дээ ингээд яг одоо хуучны юм шашинд гэр бүл нийтгэдэг байсан учраас одоо түүнийг юм итгээд тэг ялангуяа хөгжим тэг юм итгээд байсанд нь байгаад нь бол жоохон аав ээж нь бас сэтгэл жоохон дундуур байсан гэдэг кинон дээрээ ч гардаг амьдрал дээрээ ч гэсэн энэ дээр бас тодорхой хэмжээнээс ингээд мэдээлэлүүд байдаг. Тэгээд энэ дээрээс юу гарч иж байгаа гэхээр нүн хуучин уламжлалт шашин учраас Freddie яг өөрийнхөө тэр нөө bisexual эрэгтэй хүн татагдаг тэр нуухаас өөр харахгүй болж байгаа. Тэгэнгүүтээ тайзан дээр гарч ирэнгүүт цаадах чинь хамтлагаараа нэг эмэгтэй хүмүүсийн дүр доороод те нэр нь ч гэсэн Queen те тэгсэн ирнэ одоо ингээд нэг юм бариу хуцтай англи гарч ирдэ шүү дээ те. Тэгээ тэр болгоноороо ингэж харж байгаа нь юу вэ гэхээр яг өөрийгөө тэр хуучин юмнаас ингэж эвдэрч гарч ирж байгаа те. Яг ингээд хүүхд ингээд баг багт нь одоо болохгүй гэж байгаа л гинт хүүхэд нь ингээд тэр болохгүй бүх юм ингээд хийдэг шүү дээ те. Яагаад ингэ болохгүй гэдэг ингэ бүр 20 цаг часнаа гинт ингэ дэлбэрч гарч ирж байгаа юм шиг би яг нэг тэгж төсөөлсөн байхгүй юу. Яг Freddie Mercury яг нөгөө чи кинон дээр яг юм одоо яг ингэ дотоод хувь хүний ч юм уу ингэж яг хэрхэн энэ хэцүү байгаа юмтайгаа тулж байгаа гэдгийг гаргасан бол гоё гэдээ ярьсан шүү дээ тийм. Яг тэрнтэй адилхан би бол тэрийг зөвхөн хувь хүн дотроо ингэ уншиж байгаа мэдээллээр дамжуулаад тэгээ үдсэн тоглолт болон киногаар дамжуулаад тийм мэдрэмж буухад надад яг тэгж төрсөн байхгүй. Амар тэмцэлтэй байсан байна. Сүүлд ингээд бас нийтлүүдийн нэг уншиж хахад Freddie Mercury ингээд тайзан дээр гараад юм хачин зан авир те
заримдаа ингээ хүмүүс таалагддаг те тэр зан авирт мөртл хүмүүс хайртай байдаг. Гэтэ тэрийг ингэж албаар заримдаа гаргадаг байсан байгаа байхгүй. Тэрийг гаргаж явахдаа ингээ ичдэг байсан гэж байгаа байхгүй. Өөрөөсөө ингээ баг зэрэг тэрнээс ингээ жоох ичдэг байсан. Нөгөө түрүүн хоёлын ярьжсэн шүү дээ нөгөө жоох тайзны одоо те тайзнаас гадна бол жоох ичимхий те даруухан гэхдээ тайзан дээр гарахаар бол огт өөрхөн байдаг те. Тэгж юм хоёр хүн юм тэмцэлтэй байгаа юм шиг эсвэл дотоод байгаа тэр одоо тий хуучны тэр хүнээ алахын тулд ч одоо алан гэхин ч хажин тий байхгүй байхын тулд эсвэл тэгээ байнгын тэмцэлдэг байсан байх гэж би бодож байна. Эсвэл жишээл сая чиний ярьж байгаа Мэритэй хамт амьдмаар байдаг. Тэгсэн ирнэ би физиолог нь эрэхтэй өнөр татагтаад. Энэ бол асар том тэмцэл байхгүй тий. Ийм энэ бол маш нэлийн амьдралын ингээд одоо тий юм замбраагүй байдалд оруулахад болох байсан байх гэж би бодож байна. Тий. За тийм тэгээд Freddie Mercury Hutton гэдэг нэг залуутай бас кинон дээр гардаг шүү дээ. Кинон дээр гардаг. Нэг юм махлаг бас Freddie-тэй адилхан сахалтай. Тийм сахалтай. Бас яг амьдрал дээр тийм сахалтай тийм залуу. Гэтэ танилцсан түүхэн арай өөр байсан үгүй юу? Тийм танилцсан түүхэн кинон дээр болохоор нэг тийм менежер нь болж орж ирдэг. Тийм нэг студийн менежер, туслах менежер ч үлээ гэж. Тийм бас хамтлагийнхаа үйл ажиллагаанд нь оролцож эхэлдэг. Тэгээд кинон дээр бол Freddie Mercury-г ер нь тэр залуу ингээд бас дотоод тэр бэлгийн шиг хандлагыг илүү гаргаж байгаа юм шигээр найруулагч бол дүрсэлсэн байдаг. Амьдрал дээр бол Freddie Mercury аль хэдийн өөрийнхөө бэлгийн шиг хандлагыг мэдчихээд тэгчээд нэг Лондонд нэгэн гей одоо клубд те 1981 онд байж байгаад тэгээ тэр залуутай танилцчихсан гэж байгаа. Тэгээд тэр Mercury очоод тэгээд уухам авах одоо санал болгосон чинь зөвшөөрөөгүй гэж байгаа. Тэгээд тухайн үедээ тийм одоо яг тийм од хүн гэдгийг мэдээгүй. Нөгөө хаатна уу? Хаатна. Зөө. Тэгээд дараа нь ингээд бас нэг хагас жилийн дараач илүү тааралдаад. Тэгээд ерөнхийдөө тэр хоёр ингээд уулзаж эхэлсэн. Одоо бэлгийн хамтрагч. Кинон дээр өгшөн яг наад үйл явдал чинь гардаг санагдаад байна. Баарн танилцаад тэгээд тэр залунг гараа явчихдаг байхгүй юу? Би тэгж хальт санаад байна. Би буруу ойлгоогүй. Тэгээд дараа нь бас ингээд тэр чи студид орж ирдэг чинь арай өөр залуу байд юм. Тийм лөө. Чи хаатан биш. За ямар ч байсан хаатантай бол тэгж танилцж ингэж уулзаж тэгж тэр хоёр бие биендээ ингэж тасчихсан байдаг. Тэгээ ер нь хаатан бол өхөн хөлтөл Mercury-тэй хамттай байсан. Freddie Mercury доох тусчаад одоо ингэж чи явж болно тий. Би бол одоо ингэж чамд ингэж би бол одоо ингэ удахгүй ингэж одоо ингэ тий дууснаа өхөндөө. Тэгэхэд бол хаатан ингээд бүр ингээд эрс эсэргүүцээд би бол ингээд чиний амьдралын эцсийн юм өч хүртэл ингээд хамт байна гэж ингээд яагаад хүн хүртэл хамт байсан гэж байгаа. Тэгээд өснийхэн дараа бас их депресстэд. Тэгээ мань хүн мэдээж одоо бэлгийн хамтрагч нь одоо тэр дох гэдэг өвчнөр өвчлөж байгаа болохоор одоо хаатан ч гэсэндээ тэр вирусыг авсан. Тийм үү? Тийм. Тэгээд хаатан тэгтээ 60 наслсан. Вау. Тийм. Why? Тэгтээ хаатан ерөөсө дохоор өхөөгүй гэж байгаа. Дох авсан хэрнээ юу? Дох авсан вирус авсан. Тэгээ вирус нь яг одоо дохолж одоо тэгж хөгжөөгөө те. Одоо HIV гэдэг одоо тэр HIV гэдэг одоо яг тэр одоо яг юу нэг юм л да. Одоо HIV гэдэг одоо юу гэж хэлдэг юм болоо? Human immunodeficiency virus гэж байна. Ингээд HIV гэхээр одоо яг хүний хомсдол дархлын хомсдлын вирус нь баггүй. Тэгээд тэр вирус чинь одоо хүний биед ингэж тархаад тэгээд одоо яг AIDS буюу одоо тэр acquired immune deficiency syndrome гэж одоо яг тэр дох гэдэг өвчин чинь дархлын олдмол хомсдол гэдэг өвчин нь яг бий болдог байхгүй. Тэгээд ямар ч байсан хаатн бол тэр вирустэйгээ тэмж байгаа. Хамгийн сүүл 60 настайдаа зүгээр Yes. Зүгээр канцераар өгсөн байдаг. Тийм. 2010 онд тасварсан байна 60 настайдаа. Тэгээд өгөхийнхаа өмнөхөн бас Mercury and Me гэд ном биччихсэн юм байна бас. За. Тийм бас байт юм байна шүү. Тийм бид би бас Mercury-ийн талаар ингээ ярьсан чинь дээр үед гинэ. Сонсоод яг сонсож эхлээгүй байхдаа нэг Никтоны дуунд ингээд орцсон байсан гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээ хахад Никтоны Баачгийн ганцаараа дуулсан
төгөлдрөөртөд болсон ахыгаа дэлхий дээр буулгаад айлгээ дуу идэх байхгүй юу? 2 минутын. Тэгээд тэн дээр ингээд нөгөө үеийн одоо тий гайхалтай агуу юм одоо рок н ролл тий одоо Майкл Джексон, Whitney Houston тэгээд Freddie Mercury гэдэг яг энэ хүмүүс зориулсан нас орцсон тэгээд тухайд тэгээд энэ хүмүүстэй ингээд зориуллаа гэд тэр дуугаа дуулчихсан байхгүй юу? Тэгээд яг тэр дуун дээр гарч ирсэн би тэгээд ингээд харчаад гэд гараа ингээд ийшээ өргөцсөн нөгөө шар юм бичагтай. Тий. Тэгэхээр ингээд вау ямар тийм Freddie Mercury чи юм болоо гэдэг яг тухайд бодож ирсэн. Тэгээд зургийг харахад надад вау энэ хүний дууг агуулхаар тий сонсох юмсан гэж яг би тухайд бодож байсан хэрэг. Тэгээд явж байгаад яг тэгж Слэгэн багш маань надад өгөөд сонсч ирсэн. Тэгээд Freddie Mercury амьдрал бол одоо яг энэ амар ирэнтэй одоо бараантай байсан жишээлбэл хар тамхины одоо хамааралтай байсан. Тэгээд нөгөө нэг секси амьдрал нь бол хэвээр үнэхээр замбраагүй байсан. За тэрнээсээ болоод одоо Мэри бол бас төвчд бас нэлээд эмэгтэй хүн болсон бас төвчд хэцүү шүү дээ. Яг ингээд Мэри яг тэрийг ингээд нөгөө бисексуал буюу эрэгтэй хүн татагддаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд айгүй хэцүү байсан гэж ярьд юм лээ. Үгүй юм хэцүү л байж та амархан ч гэж байх тийм. Тий. Тэгээд Мэри тэгтээ нөгөө өөрийг нь ингээд өөр эмэгтэй хүнтэй уг нь хуураад яваад байна гэж боддог. Тийм од болохоор тий. Тийм. Тэгсэн чинь яг үүндээ нөгөөх нь бэлгийн чиг хандлага нь өөр таарсан. Тэгээд тэр бэлгийн одоо замбраагүй явдлаасаа болоод мань хүн бол одоо энэ HIV буюу хүний дархал хомсдлын вирус дархлал олдмол хомсдлын за тийм вирус авсан байгаа тийм вирус. Тэгээд ерөнхийдөө сонин сэтгүүлүүд бол 1986 оноос эхлээд Freddie Mercury бол дохын халдвар авсан байна гэдгийг бол тийм мэдээ бол тарж ирсэн. Тий, олон нийт дунд тарсан боловч Freddie Mercury бол өөрөө бол яг хүлээн зөвшөөрдөгсэн тий. Freddie Mercury бол одоо өгөхийнхаа өмнөх өдөр хүртэл нуусаар байсан. Тэгтээ хүлээн зөвшөөрөх тий нуусаар байсан. Баг нууц биш болсон л байсан л та. Тий. Тэгээд өхөн өгтлээ Freddie Mercury бас дуугаа дуусаар байсан. Тэгээ тэр нь амар гайхалтайсан тий. Чи нэг дууныхын талаар нэрийг надад хэлж. Тэр ямар дуу вэ? The show must go on гэдэг байдаг. Хүмүүс сайн мэдж магадгүй. Show must go on гэл. Show must go on гэдэг. Жог дагаж болж байна. Жог нөгөө юу байгаа шүү. Тэгэд тэр дууны утга нь болохоор яг хөө ингээд юу ч болж исэн одоо шоу үргэлжлэх ёстой гэсэн гол санаатай байхгүй. Тэгээд тэр дуу бол хамгийн сүүлийн 1990 онд гарсан цомгонд нь орсон байдаг баха. 1990 оны 91 он. Тэгэхээр ер нь л Freddie Mercury 1991 оны 1991 онд тасварсан байдаг. 11 сард тасварсан байдаг. Тэгэхээр тэр дуу бол Freddie Mercury-гийн ер нь амьдралынх нь сүүл үед нь дуулагдсан дуу гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бас би яг миний л одоо энэ дотоод сонсгол тэр хүний тэр дуун дээр гаргаж байгаа одоо сэтгэл хөдлөл нь ер нь ингээд юу ч болж исэн энэ шоу үргэлжлэх ёстой тий. Би энд байсан ч байгаагүй ч энэ шоу үргэлжлэх ёстой гэсэн тийм санаагаар дуулж байгаа юм шиг надад бол хүрдэг тэр дуу. Тийм. Тэгээд цаашаас яг нас орохынхаа өмнөхөн яг ер нь дохтой гэдгийг мэдээд өөрт нь бас хугацаа айгу бага байгаа мэдээд айгу олон цомог дээрээс ажилласан байл шүү дээ. Өөрийгөө ингэ шахаж нэлээд олон цомог гарсан. Одоо бүр 20 гаруй цомог Queen хамтлагийн 20 гаруй цомог гаргасан гэж. 23 мурун цомогтой байдаг шүү. Бүрүү. Тийм. Тэгтээ яг хуу тэгж яваад тэгээд бидний яг мэддэг Bohemian Rhapsody гэдэг дуу бүтээгдсэн тийм үү? Тийм. Тэгтээ энэ дохтой байх үеэс өмнө гарсан дуу шүү дээ, энэ дуу. Тийм. Bohemian Rhapsody чинь мань хүн яг Bohemian Rhapsody бол яг Freddie Mercury-гийн цэвэр бүтээл байхгүй юу? Чи энэний талаар хоёул сайхан ярьдаг хүмүүс. Энэ дохын талаар жоох ярих шаардлагагүй юу? Дох хинээс авсан юм. Дох хинээс авсны харин мэдэгддэггүй юм байлээ. Ер нь бол харин тийм ээ. Тэгэхээр замбрааг бол
одоо бэлгийн харилцаанд орж ирсэн л байгаа байхгүй. Тэгээ Freddie Mercury тэр These Are the Days of Our Lives гээд хамгийн сүүлийн видео клип нь билээ бүр ингээ амар турцсан. Би тэр бичлэгийг үзсэн тий. Бүр ингээ нүднээс хараа тий бүрстэ бүр ямааны гол шиг бас байхгүй болсон тий. Бүр байхгүй болсон. Цаанаасаа л нэг юм гаднах хүн байгаа боловч ингээ дотроо хөгцсөн тий. Тэгээд 1991 онд ерөнхийдөө Queen хамтлагаасаа ингээд би ер нь одоо 1991 оны 6 сард за ер нь би одоо ингээд дуусгая гэд яг ингээ албан ёсоор ингээд хөгжим уран бүтээлээ орхиод гэртээ ингээ гарч ирсэн тийм байт юм лээ. Тэгээ бүр сүүл рүүгээ ингээд хараага юм харж чадхаа байсан гэж байгаа. Тэгээд бүр өөрөө ингээд юм харахаа болсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ ингээд юм ингээ унгаж ч юм уу те унж манаад бүр хэдий байсан гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд өөхтэй ингээ өөхлөн ингээд өөх гээд өгөхөд ирэнгүүт өөрөө ингээд ийм эмээ ухаа болоод одоо тэр HIV-гийнхаа эмээ ухаа болоод тэгээ зүгээр пен киллер буюу одоо өвчин намдагчаар л амьдэрдэг байсан юм л та. Тэгээд ерөнхийдөө бүр хамгийн сонирхолтой нь 45 настайдаа 11 сарын 23-ны өдөр гэж байгаа байхгүй яг 24 цагийн өмнө би ер нь ингээд HIV-гийн халдвар авсан те би одоо ингээд тэрийг бол баталж байна. Би ингээд фанууд болоо ингээд өөрийнхөө найз нартаа одоо ингээд та нарын өмнө би ингэж перформ хийж ингэж уран бүтээлээ туурах миний хувьд л нэр төрийн хэрэг байсан шүү те. Гэт ингээд дэлхийд даяараа одоо ингээд энэ өвчний талаар илүү их мэдлэгтэй болоосоо тийм ээ. Би ингээд эмчнэр нь ч гэсэндээ ингээд бас ингээд чадвараа сайжруулад тэгээд дэлхийд даяараа ер нь энэ terrible disease буюу одоо энэ аимшигтай өвчний эсрэг тэмцэцгээе гэж хэлээд тэгээд нас орж исэн юм байна. Яг 24 цагийн дараа нас орсон байдаг. Тэгээд зарим нэгэн хүмүүс одоо ялангуяа одоо LGBT гэдэгтэй тэр одоо community-гийн хүмүүс ер нь Freddie Mercury дөнгөж тэр вирусыг авчаад тэгээд энийг одоо зарлаад тэгээд тэр өвчнөд тэмцэж байгаа байдлаар ингэж хүмүүсийг урт хугацаа олон жилийн турш ингэж уриалах хэрэгтэй байсан гэж бас айгүй шүүмжилдэг байсан юм тий. Харин тийм. Тэрийг айгүй олон жил нуусан. Тэгээ нуусан шалтгаан өөрөө бас яг өөрийгөө дохтоо гэдгээ хэлэхдээ хэлсэн байлээ. Яг нэг эцэг эхийгээ гэр бүлийнхнийгаа ойр дотныхныгаа одоо тийм хэцүү байдалд оруулахыг ингээ хүсээгүй. Тэгээд тийм учраас тий ийм бүнддэг шалтгааны үүднээс бол би ингээд хэлээгүй тий. Тэгээд яг үххийн дараа бол энэнийг бол хүлээн зөвшөөрч хүмүүст бол энэ бол үнэн байсан тий бүх цуу яриа бол үнэн байсан. Тэгээ өмнө нөгөө яг дохтоо байх тэр олон жилүүдэд болохоор ингээд нөгөө сэтгүүлчид ингээ яриа авах гэж хичээдэг. Тэгээ яриа авах болгонд Freddie Mercury өөрөө бол ярианд бол ингээ булзааруулаад ч юм уу эсвэл тоглоом тохуу хийгээд ч юм уу тий. Тэгээ өнгөрчдөг эсвэл хийсэн ярианд төгсгөл тэрийг ингээ тайлбар та нар буруу ойлгосон. Үнэхээр буруу ойлгож байна тий. Намайг эсвэл хит одоо тий ташуу мэдээлэл ингээ өгцөн байна гэдэг ч юм уу. Ийм байдлаар бол энийг ингээ булзааруулаад ингээ явж исэн. Тийм байсан тий. Тийм байсан. Тэгээд энэ хүний тэр ийм аимшигтай өвчин тусч ингэж яасан байдаг. За тэгээд төрөөнийхөө яриа руу эргээд ороход те Bohemian Rhapsody гэж кино 2018 онд гарснаас эхлээд Bohemian Rhapsody шүү дээ те 3 удаа ер нь ингэж дэлхийд даяараа ингэж хит болсон дуу гэж байгаа. Хамгийн анх буюу одоо 1976 онд ерөнхийдөө цацагдаад тэгж нэг хит болоод тухайн үедээ тэгээд одоо 1900 одоо 91 онд те Freddie Mercury нас барсны дараа ингээд дахиад 5-7 хоног чартууд ингээ гарч ирээд тэр хүсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дахиад 2018 онд Bohemian Rhapsody кино гарсны дараа Bohemian Rhapsody гэдэг дуу дахиад чарт орж шинэ үеийнхэн. Тэгээ ингээ 3 generation дамсан тий 3 үе дамсан бас юм түүхэн ер нь яалтчгүй л одоо masterpiece гэдэг тий. Яг одоо цэвэр одоо урлагийн өв болсон юм дуу байгаа тий. Яг би энийг яг өөр дөрөө ингээд тусгаж авах та. Bohemian Rhapsody-ийн дууг сонсоод айгу уртчтай тий 8-аас баг 9 минут үргэлжлэх тий. Тэгээ энэ дууг би нөгөө нэг Никитон гэдээ харж сонсох юм аа. Айгу нөгөө эхлэн нөгөө дуу эхлэхээс өмнө оршлон ингээ урт дуунд амар дуртай болчихсон. Тэгээд амьд хөгжим төгөлдөр хуур одоо хөгжим цан тий ингээ янз бүрийн хөгжмийн зэмсгүүд орсон юм доонд айгу дуртай болчихсон. Тэгээд яг энэ дууг сонсоод миний ингээ шар ус босоод тэгээ эндээс ингээ
вау ингээд бүр надад ингээд бүр ингээд бие махбодоор бүр мэдэрч ирсэн энэ дууг. Тэгээд яалтчгүй энэ дуу миний одоо заавчлаа. Миний нэг тухайн үед бас нэг сэтгэл зүйн одоо нэг юм хэцүү нэг хэцүү бол биш. Яг нэг тухайн үеийн миний одоо нэг тийм аль нэг тийм сэтгэл зүйн нэг одоо тэр моментийг ингээд тэжээж исэн эсвэл тэрийг ингээд ойлгож исэн ч гэх юм нэг тийм мэдрэмж өгдөг дуу байсан миний хувьд л. Ер нь амьдралын тэр үеийн ч гэсэн тэгж таарсан. Тийм тэгээд залуучууд ингээд тэгж таарсан. Тэгээд залуучууд яагаад бас энэ дуу тийм дуртай байдаг вэ гэдгийг би яагаад дуртай байгаа вэ гэдгийг би өөр дөр бас тэгж анализ хийж ойлгосон байхгүй юу. Миний бас дуртай байгаатай адилхан энэ дуу олон жилийн өмнө одоо бүтээгдсэн хэдий боловч өнөөдөр өсвөр наснд байгаа эсвэл залуу үеийнхэн сонсоод үгүй нэрээ штэ амьдрал гэдэг чинь ийм те яг үнэхээр nobody loves me те бүгдээрээ баяртай те одоо ингээд надад хинч хамаагүй гэдэг ч юм уу те яг амьдралын юм хэцүү чухал үеүүдэд ч юм уу ингээд яг тэр дуу ингээд бүр ингээд хань болж байгаа юм шиг санагддаг. Надад тэр санагдсан. Яг миний мэдрэмжээ хэлэхэд. Тэгээ ер нь Bohemian Rhapsody дуу өөрөө ер нь юу гэж нийтдээ өдөрт биш те Bohemian Rhapsody-г Bohemian Rhapsody-г чинь баг 3-7 хоног ингэж тасралтгүй бичсэн дуу гэж байгаа байхгүй юу. Тэгээ өдөрт тийштэй нэг кинон дээр гардаг шүү дээ. Өдөрт ингээд 6-аас 7 цаг зөвхөн Bohemian Rhapsody дуу ингэж бичиж зарцуулдаг байсан. Тэгэхээр одоо тэр чи одоо 6-7 цагийг 3-7 хоног үргэлжлэх чи одоо хичнээн цаг юм те. Тийм маш их хугацаа мөнгө төсөв хүртэл орсон байгаа хөө. Тийм тэгэхээр одоо симфоник баг одоо бүхэл бүтэн одоо ийм симфони хөгжмийн найрал юг одоо бичгээд одоо ямар хугацаа ордын те. Баг тийм хугацаа шахуу ингэж орсон тэгж бичсэн дуу байгаа юм л та. Тэгээ 1975 онд Queen-ий гаргасан A Night at the Opera гэдэг нэртэй цомогт альбомд багтсан дуу байгаа. Тийм тэгээд одоо Английн түүхэнд хамгийн их одоо зарагдсан дууны одоо 3-т чигсдэг тийм одоо дуу бас юм байна. Тэгээд ballad буюу одоо туйлс гэх юм уу те тийм сегменттэй operatic буюу одоо юм опера тийм сегменттэй тэгээ hard rock сегменттэй тийм 3 юнитнээс бүтэж байгаа байхгүй юу. 3 өөр дуу гэсэн гэж аахгүй угаасаа. 3 тусдаа өөр дуу ингээд нэг болгоо хийцэн тийм дуу. Тэгээ ер нь яг эхлээд ингээд явж байгаа шал огт өөр опера явдсан шүү дээ. Опера тэгснэ дунд нь ч гэсэн нэг тийм бас нэг өөр хэсэг явдаг шүү дээ. Яг одоо ингээд хэлэхлээр тэгээд яг нэгдсэн дуу нь болохоор яг нэг үндсэн яг дууны үгтэйг яваад байдаг хэрнээ голоор нь ингээл тий. Ер нь ингээд нэг юм Галилео тэр Галилео Фигаро ер нь ингээд 3 сегмент нь 3 төв хөгүүлээд байгаа юм тий. Яг дууных нь энэ дууны яг үгнийх нь цаад санаа нь юу юм бэ гэдгийн талаар Freddie Mercury юу ч ярьж байгаагүй. Харин тий юу ч ярьж байгаа хүмүүс ч тийм таамаг л байдаг тийм хүмүүст. Дууныхаа үгийг шууд ойлгох юм бол шууд орчуулах юм бол тий. Яг ер нь ингээд нэг хүн амны хэрэг хүн алдсан. Нэг ингээд залуу ингээд ээжтэй ингээд салах ус хийж байгаа. Тий. Тэгээд ингээд тэрнийхээ төлөө одоо ямар нэгэн шийдэл хүлээх гэж байгаа, амиу орлох гэж байгаа эсвэл ямар ч хэсэн ингээд тэр хүн ингээд үхэн тодорхой болсон. Тий. Тэгээд ингээд дотоод ч юм уу ингээд ямар нэгэн тийм демон буюу одоо юм нэг чөтгөр ч юм уу нэг тим юмтай ингээд очиж байгаа ч шиг тий. Тэгээ ер нь ингээд үхэл рүүгээ явж байгаа. Ер нь ерөнхий шууд орчуулбал утгах нь тийм. Ер нь баг үхэл рүүгээ явж байгаа тий. Ер нь амьдрал нь ингээд дуусч байгаа. Тэгээд хамгийн сүүл нь really doesn't matter гэж бүгдээрээ хамаагүй болсон шүү дээ. Тэгээд хүмүүс бас яг хуу хитрхи ингээд зарим юм ингээд бүр ингээд утга учир өгөхгүй л байдаг. Магадгүй тэрнээс болдог гэж магадгүй хүмүүс бол ингээд Freddie Mercury ингээд ер нь дотоод хүн нь ингэж энэ дуун дээр ингэж гарч ирсэн гэж үзэх хүмүүс ч бас байдаг. Тэмцэлдэж байгаа. Тийм тэмцэлдэж байгаа тий. Би бас яг тэгж ойлгосон. Бодсон нөгөө Freddie Mercury өөрөө ингээд ийм олон асуудалтай тий их нэртэйгээ гэр бүлтэй сонсогч одоо юу гэх юм шүтэн бишрэгч нэртэй хүртэлтэй ингээ худлаа ингээ яваад тэгээ дотор нь ингээ гэтэл ийм байгаад байдаг.
Тэгээ дох хүчнөөс нь ахуулаад тэгээ хүүхэд байхаас нь ахуулаад энэ юм олон тэмцлүүд байсан баг. Тэгээ трийг ингэж те гаргаж ирж байгаа яг дотоод мөн чанар ингэж гаргаж ирж байгаа. Гаргаж ирж чадсан хамгийн одоо сайн дуунуудын нэг гэх юм уу. За надад өөр дуунууд нь амар таалагдсан. Radio Gaga. Тэ I want to break free тэ тэр дуунууд бас айгүй таалагдсан. Тэгээ Bohemian Rhapsody-ийн талаараас үргэлжлүүлээд өөр сонирхолтой мэдээлэл бас юу болсон бэ? Bohemian Rhapsody киноны талаар бол түрүү ер нь ярьсан шүү дээ. Тий, ер нь бол яг киноны хувьд бол үнэхээр гоё кино байсан. Тэр хамгийн сүүлийн хэсэг бол гоё байсан тий. Rami Malek бол бас үнэхээр гоё тоглосон. Оскарын шагнал авсан байгаа. Тэр одоо дүрээрээ тий. Тэгээд яг хуу кинон дээр ингээд Queen хамтлаг бас ерөнхийдөө ингээд нэг салаад байгаа юм шиг салах яг ингээд Freddie Mercury хамтлагаас нэг гаргаарлагдж байгаа юм шиг хэсэг гардаг. Яг хуу тэр нөгөө тэр нь болохоор сүүлд болж байгаа тэр live aid тоглолтын дээр ингээд нийлж гарч ирж байгаа илүү их одоо тодтох гэж ер нь тэрэн дээр ингэж түүхэнд болоогүй юмыг бол тэгж гаргасан байдаг лээ. Тий. Тэгээд яг амьдрал дээр бол Queen хамтлаг бол хизээч тэгэж бол тарж марж байгаагүй. Тийм. Гэтэ нэг урт хугацааны ингээ шоу тоглолтны дараагаас зөвхөн хуваараа одоо хамтлагийн хажуугаар цомог хийгээд соло тийм тохиолдол байдаг тийм хийжсэн байгаа. Гэтэ тэр нь бол ингээл хамтлагаас салыг тарыг гэсэн зүйл бол байгаа юм лээ шүү дээ тийм. Тэгээд яг хуу тэр кино шүүмжлэгч нар бол тэр Brian May гэдэг одоо гитарчин байгаа тийм нэг арзгар үстэй. Тэр Roger Taylor-ийн бөмбөгчин одоо тэр хоёр нь амьд байгаа хоёр нь шүү дээ. Хамтлагаа авч явж байгаа хоёр нь. Тэгээд тэр хоёр бол ерөнхийдөө киноны ингээд продюсерийн ажлыг бас хийсэн. Киноны ингээд баг жүжигчин сонголтноор хүртэл Rami Malek-ийг ингээд ажиллажсэн. Тэр Rami Malek-ээс өмнө нөгөө Borat тоглолтыг Sasha Baron гэдэг тэр хүн сонгогдсон байсан гэж байгаа. Оо тийм үү. Тэгээд Sasha Baron найруулагчтайгаа жоохон таарамж муутай. Ерөнхийдөө киног яг миний нэг түрүүний ярьсан илүү Freddie Mercury-гийн хувийн амьдрал талаас нь хүнд кино хийх болов гэж бодож исэн боловч илүү их нөгөө одоо хөгжмөөр нь суурилсан кино болсон шүү дээ. Bohemian Rhapsody чинь. Тэгээд бизнес талтай кино. Тэгээд ер нь Sasha Baron бол ингээд кино багаас гарсан. Тэгээд Sasha хин Rami Malek орж ирсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө Brian May ингээд Roger Taylor хоёрыг ер нь өөрснийгөө ингэж хитрхий дүүлэх гэж Freddie Mercury-гийн ингээд худлаа түүхээр ингэж хийсэн гэсэн бас тийм юу байдаг. Амар шүүмж авсан бэлээ үгүй. Кино шүүмжлэгчдээс бол маш их шүүмж авсан. Гэхдээ маш их орлогыг авсан. 50 сая доллараар энэ кино бүтээд тэгээ 800 сая долларын орлогыг олсон байгаа хөө. Энд чинь бүр хэд нугалсан юм бэ те. Маш их нугалсан. Тэгээд кино нь бол яг зөвхөн үнэхээр л найруулж хийсэн. Учираас энийг бол жоохон бизнес талдаа болгосон болов гэж би ер нь хардтыг. Тэ ер нь хардж байгаа ер нь. Тийм. Гэхдээ яг нэг хүмүүс таалагдах үүднээс л амьдралын нэг жоохон баг зэрэг өөрчлөөд байсан. Тэгээд яг тухайн жүжигчин маань хамгийн том асуудал энэ кино ч бас гарах гэж нэлээд удсан юм байлээ шүү дээ. Бүр 2000 оноос эхлүүлээл 2010 оноос эхлээд баг. Тэ 10 оноос эхлүүлээл хийх гээл жүжигчид найруулагч нараасаа болол тэ. Тэгээд тэгж явж байгаад хийгдсэн. Тэгээд хамгийн хэцүү асуудал нөгөө нэг тэр дуугийн дахин сэргээж дуулах, эсвэл хуучин байсан дууг нь амын барьж дуулах ч гэдэг юм ийм асуудал байсан. Гэтэ ингээд ер нь бол яг үндсэн кинонд тоглосон жүжигчин болон Freddie Mercury-ийн дууг нь хооронд нь микслээ тэгэж компьютер эффектээр компьютер эффектээр ингэж гаргаж ирсэн байл тэ. За ер нь бол тийм. Тэгээд Freddie Mercury гэдэг хүнийг бол яалчгүй амьдрал нь бол одоо underdog гэж хүндлэхээр тий боловч яг нэг дотоод бас хувь хүний амьдрал одоо тийм өстой ирэнтэй бараантай үнэхээр ирэнтэй бараантай байсан. Гэтэ энэ болгоныг бид нэр бас шүүмжлээл те одоо жишээлбэл монголчууд ялангуяа одоо ингэдэг юм бэлээ байлээ ч явах уу те одоо гей гэдэг хүн болчингууд те би энэ хүнд одоо дуртай энэ дууг сонсдог бол чи гэдэг гей юм уу гэж байгаа шүү те ойлгомжгүй юм нэг юм хоёр туйл сэтгэлгээнээсээ одоо хүртэл гараагүй юм хүмүүс байдаг. Гэтэ манай underdogs-ыг сонсож байгаа залуучууд маань бол үнэхээр ийм хүмүүс бол биш гэж би бодож байна. Гэтэ яг хөө гей хүнийг үзэн ядахгүй ч юм уу тийм талаар би юусоо яриаггүй. Арай илүү нэг уран бүтээл талаас энэ хүнтэй дэлхийн ертөнцид яаж нөлөөлж байна гэдэг талаас нь бид нар харах хэрэгтэй. Гэтэ энэ хүний амьдрал энэ чигээрээ л үлдэн тэ. Гэтэ бид нар эндээс бол үнэхээр сургамж авах ёстой зүйл байгаа. Яагаад тэгэхээр
Freddie Mercury нас барсны дараагаас бол одоо дохтой эсрэг тэмцэх сан Queen хамтлаг ингээ байгуулад энэтэй маш олон 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд ингээд бас тэ дохын эсрэг одоо мэдээллүүд ингээ хийж явсан үйл ажиллагаа компанид ажлууд бол зөндөө бас хийгдсэн байлээ. Тэр live aid тэгээ тоглолтыг хүмүүс дохын эсрэг тийм юу гэж андуураад байдаг. Тэр тийм амар олон сайтуудын нийтлэл дээр тэгээ бичсэн л дохын эсрэг тоглолтод хэрэгцсэн. Хүмүүс нөгөө aid гэдэг юм уу aidтэй айгу хандуураад aid гэдэг чинь ер нь бол туслах л гэсэн үг шүү дээ, тэ. Тэр live амьд одоо туслалцаа гэдэг ч юм уу тийм утгатай үг. Тийм тэр чинь нөгөө хаанхын нөгөө өсөж байгаа ер нь Африк зориулсан гэхдээ яг үндсэн яг чиглэл нь бол нөгөө Этиоп гэдэг улс байдаг шүү дээ, Африкийн. Этиопт 1983 оноос 85 оны хооронд ер нь ингээд дэлхийн түүхэнд хамгийн том өсгөлөнгүүдийн нэг гэх юм уу та. Тэрнээс том өсгөлэн байдаг гэж магадгүй. Гэхдээ ер нь бол маш их хэмжээний 1,200,000 хүн тэр зөвхөн өсгөлөнгөөс болж Этиопт нас барсан байдаг гэж байгаа байхгүй. Вау ч юу юм. Тийм үү. Тий. Тэгээд тэр одоо бас л ингээд улс төрийн тэмцэлтээнээс болоод ингээд иргэдэн хохироод тэгээд үнэхээр ингээд хоолны хүмүүстэл ороод тэгээд 83 оноос 85 он 2 жилийн хугацаанд ингээд сая гаруй хүмүүс зөвхөн өсгөлөнгөөс болж нас барсан байдаг. Тэгээд энэ зориулсан тоглолт шүү дээ. Live aid бол яг тэр өсгөлэн зориулсан Этиопийн одоо гэхдээ тэр тусалцаа нь бол зөвхөн Этиоп биш ингээд хажуугийн улсууд руу очсон байдаг. Гэхдээ яг үндсэн зорилго нь бол Этиопийн одоо тэр өсгөлэн хүмүүст зориулсан. Тусламж хандвийн тоглолт гэсэн үг шүү дээ. Нэг удаагийн тоглол очсон бүх хүмүүс болохоор тоглолтын тасалбарыг аваад гэхдээ хамтлаг дуучид бол одоо ямар ч мөнгө аваагүй. Нийт 127 сая доллар л яах гэсэн бэлээ ш цуглуулчихсан гэж календар гараад байдаг тийм. Тэгсэн чинь 120-30 сая доллар цугларсан байдаг. Гэхдээ бидний нөгөө Bohemian Rhapsody дээр үздэг нь болохоор Английн одоо Лондонд байдаг Wembley Stadium гэдэг хөлөн үздэг хүмүүс сайн мэддэг байна. Bohemian Rhapsody дээр гардаг. Тэр бол Wembley Stadium болсон. Тэнд бол нийтдээ 72,000 хүн оролцсон. Бас яг зэрэг Америкийн одоо John Kennedy Stadium гэдэг одоо ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн. Одоо Pennsylvania мужид байдаг, Philadelphia гэдэг хот байдаг те. Америкийн. Тэнд бас яг адилхан live aid гэдэг тоглолт явсан байна л да. Тэгээд тэнд болохоор бас 100 гаруй мянган хүмүүс оролцсон. Тэгээд Queen хамтлагаас ахуулаад Elton John, Paul McCartney, одоо U2 те. Тэгэл одоо Sting гэдэг ч юм уу ингээд одоо бидний мэддэг бүх мундууд тоглосон байдаг юм л да. Америкт нь ч гэсэндээ одоо тэгэл бас л Black Sabbath гэдэг ч юм уу те. Одоо нөгөө тэгэл Bryan Adams, Pretenders, Madonna, Neil Young, Eric Clapton, Led Zeppelin гэл одоо бүх томчууд тоглосон. Тэгээ ер нь бол томчууд л тоглосон байлээ шүү дээ. Энэ дундаас Queen хийсэн 21 минутын одоо тэр Bohemian Rhapsody дээр гардаг тэр performance буюу одоо тэр тоглолт ер нь сая бидийг үзчихсэн би яг тэр source алдчихлаа. Гэхдээ яг миний тэр уншижсэнаар бол 2013 онд илүү дээ ингээд сэтгүүлч ингээд уран бүтээлчд фанууд гэ бүгднгээс нэгдсэн санал асуулгаар ер нь ингээд рокийн түүхэнд ингээд яг greatest одоо performance те хамгийн шилдэг тэр тоглолт гэдгийг бол яг тэр Freddie Mercury-гийн live эдэр үзүүлсэн тэрүүгээр нэрлэдэг юм билээ. Тийм үү. Тэгэхээр бидний одоо мэддэг одоо бүр Rolling Stones, Beatles биш. Одоо тэр Freddie Mercury-гийн тоглосон тэр перформансыг бол хамгийн шилдэг нь байсан гэж үздэг юм байлээ. Ер нь бол хамгийн шилдэг нь байсан. Би өмнөх бусдынхын тоглолтуудыг бас үзсэн, гүйлгэж харж үзсэн. Тэгээд үнэхээр тэр live эд дээр тийм Queen хамтлагийн яг тэр 21 минутын тоглолт бол дахин үзэхээр үнэхээр гайхалтай амьд тоглолт нь болсон юм байлээ. Тий. За тийм тэгээд бит хоёр ингээд подкастныхаа нэг юм спешиал хэсэг оруулж иж одоо нэг дугаар хийх гэж оролдлоо. Тийм энэ бол biography. Тийм. Underdogs biography буюу одоо
бусдад дутуу үнэлэгдсэн хүний одоо намтар. Аха. Бусдад дутуу үнэлэгдэж амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар. Underdog хүмүүсийн дугаар тий. Хүний намтрыг. Тэгэхээр энэ дугаар дээр бол би ямар ч байсан Freddie Mercury гэдэг одоо энэ сонирхолтой хүнийг домогт сонирхолтой хүнийг сонгож авч энэ хүний одоо амьдралын талаар бас жоохон ч гэсэн ингэж мэдээлэл өгөх гэж оролцсон байгаа тий. Тийм. Нинжин маань яг энэ Нэнэ маань энэ саналыг яг надад тавиад тэгээд би бас өөрөө Bohemian Rhapsody кино ингээ үзээд бас аяг өндөр сэтгэлтэй байж байгаа дуунууд нас дуртай байсан. Тэгээд энэ саналыг бол маш дуртайгаар хүлээж аваад тэгээд энэ 5 дахь дугаар дээр бол Freddie Mercury-г онцолж бид хоёр ярилцлаа. Тэгээд бас үнэхээр бас зарим мэдээллийг бас буруу эсвэл дутуу үргэсэн бол үнэхээр хүлцэл өчье. Бид хоёр бас үнэхээр төдийлөн бас сайн бас яг судалж чадаагүй гэж магадгүй. Хэрвээ та үнэхээр одоо тэг шүтэн бишрэгч нь босод бид хоёрын алдаатай мэдээлэл хэлсэн бол доороос комент хэсгээр бидэнтэй засаад хэлээ те. Тэгж явах юм бол бас илүү сонсож байгаа хүмүүст байна илүү мэдээлэл ингээ хүрээ явах бах. Тийм бит хоёр бас ингээд анзаараад байнгут бас яриан дундаа би бас ингээд өөрийнхөө нөгөө хийсэн подкастуудыг ингээд үе сонсоо яваад байгаа юм л да. Тэгээ бас яг яриан дунд ер нь алдаатай юмнууд ганцны гарч ирж илээ. Тийм бас би одоо жишээлбэл Matrix киноны одоо Wachowski-гийн ах トゥ гэж хэлсэн байгаа байхгүй. Яг үүндээ Wachowski-гийн эгч トゥ 2 юм байлээ шүү дээ. Тийм тэгээд өнгөрсөн дугаар дээр бас NBC, CBS багууд гэсэн би хэлсэн байлээ харин. Тэд нар бол телевиз шүү дээ. Харин тийм. Тэгээд нөгөө өмнөх нөгөө багуудын ингээ хэлж байгаад багууд явуулсан. Тэгээд тэд нар бүгдээрээ нийлсэн орлогоос биш тус-тусдах орлого нь байсан шүү дээ. Сайхан яриа явуулсан. Нөгөөдг нь вау гэсэн. Чи бол вау би зүгээр багууд үржин гэсэн. Сайхан ярьж байна. Нөр танин мэдгүй подкаст нь бүр зүгээр хүнийг төөрөлдүүлэх подкаст. За тэгээд энэ хүртэл нэнэ улам бараа нар байлаа. Тэгээд Underdogs подкастыг сонсож байгаа тань үнэхээр баярлалаа. Монгол маш олон подкастууд одоо байдгийн байлээ. Тэгээд энэ олон подкаст дундаас үнэхээр бид хоёрын одоо чадан хийж байгаа подкастыг сонсож байгаа танд үнэхээр баярлалаа. Бид тэр одоо та бүгдээ одоо сонсогдож байгаа энэ төхөөрөмжүүдээ сайжруулад 2 мигтэй болоод тий студид одоо ингэж суугаад студ болгоод тий яг хөгжилтэй дүүгүүд бас их байна. Тэр болгоныг бид үнэхээр сонсогчд маань үнэхээр хамгийн бест одоо тий сонсголонтой тий ингээд сонсоосаа гэж хүсэж байгаа байхгүй тий. Нинжин ч гэсэн энэ одоо юг хичээл зүтгэлийг бас гаргаж байгаа бид хоёр болоо чадах хадгаар гаргаж байгаа. Тэгээд сонсож байгаад үнэхээр баярлж байна. Найздаа ч гэсэн одоо бас энэ дашрамд ингээ хэлэхэд те. Бас бид хоёр бас одоо ингээд сар гарan болж байна. Бид хоёрын энэ хийж байгаа подкастнууд улам гоё болж байгаа. Бас биендээ бас баяр хүргэе те. Бас бид хоёр чинь бас тодорхой хэмжээний ингээд хичээл зүтгэл 5-7 хоног тийм гаргаад явж байгаа. Тэгээд энийг улам бүр гоё болгох гэж хичээж байгаа. Тэг ямар ч гэсэн ингээд бит хоёрыг улам гоё ингээд болгоход сонсогч нар маань л ингээд олон болж байгаа юм бол бит хоёр аль болох энийг бүр улам ингээд чанаржуулаад явъя гэж бас бодож байгаа тий. Яп. Одоо ингээд бас ингээд хөгжилтэй бит хоёрыг ингээд яаж хийж байгааг харахгүй байгаа ингээд бүр олон ингээд хүмүүс ингээд дагаад эхлэх юм бол бит хоёр YouTube сувг дээрээ зүгээр нэг өдөр нэг жижигхэн видео влог маркетинг яаж подкаст хийж байгаагаа танилцуулдаг ч юм уу тий. Бас тиймэрхүү маркаар бас байж болно. Яа байж болно тий. Тэгээд өөр өшөө олон бас бид хоёр энэ подкастн дээр одоо бас нэг цаг 2 минут болцсон байна. Тэгээд орж чадахгүй ч гэсэн олон санаануудыг бид хоёр ярилцж байгаа тэр болгоныг гоё спешиал болгоод та бүхтэй Underdogs podcast-аар уулзах болно. Тэгээд 10 дахь дугаар дээр biography ингээд Орс би нэг Орс суурьтай юм шиг байна. Тэгж үү те. Тэр өнгөрсөн дугаар дээрээс юу гэж pornography. Тэгээд байсан те. Яа тэгээд энэ дугаар ч гэсэн жоон тэгчлээ. 10 дахь дугаар дээр бол миний яг сонгосон Underdog байх одоо тийм олонний танил од хүнийг амьдрал нь одоо хэцүүгээс эхэлсэн ч гэсэн тий Underdog басан хүнийг онцлоё тийм үү миний хэлж тий тийм байна. Тэгээд энэ хүртэл сонсон танд дахин баярлалаа гэдгийг хэлье. Угаасаа нэг цаг бүтэн сонсно гэдэг бол амаргүй зүйл. Тэгээд
Таавал бас нэг цаг сонслоо. Underdog тий. Би тэгтээ үнэхээр тэгж бодож байна. Манай подкастыг ингээд сонсоод бүтэн сонсож байгаа хүмүүсээ үнэхээр Underdog гэж тийш одоо баяртай. Та нартай үнэхээр маш их баярлалаа. Тий. Тэгээд хамгийн өмнөх яг энэний өмнөх дугаар дээр нөгөө pornography ирсэн. Тэгээд порно манай сонсож байгаа ирчүүд байвал порно үздэг байж байгаад бас үзэхээ болсон байвал бас комент бичээрэй гэх нь хаашаа. Чи порно үзнэ үү дэрнээс хойш? За тэрнээс хойш үзээгүй. Би ч гэсэн үзээгүй. Тий. Тэр нь бол үзэхээ болиё гэж би бол шийдсэн байгаа ерөөсөө нэг. Тий. Үе нэг үзмээр санагддаг ч юм уус надад тэгдэг байсан нэг үзэх шаардлага гардаг ч юм уу тий. Тэгээ би бол одыг үзэх гэж допамин баца. Допамин. За тэгээд сүүлрүүгээ юу гэсэн хэлээгүй. мэдгүй. Домофон. За тэгээд бас подкастаараа гаргаж байгаа челленж болон өөр челленжүүд бас гарах боломж байвал гаргана. Тэгээд өгсөн уриалгуудаа бити мартаараа залуулсан амьдралдаа бас Underdog байцгаая, бэлгийн амьдрал, те секси амьдрал өөр одоо бүхэл амьдралынхаа салбар дээр үнэхээр Underdog байцгаая guys. Тэг үнэхээр амжилт те хийж байгаа бүтээж байгаа бүх зүйлийн те нэг өдөр үнэхээр Underdog гэж таны хин нэгэн үнэлэхгүй ч гэсэн та өөрийнхөө амьдралыг эргээ харахад Underdog байх юм бол үнэхээр ямар сайхан бай те. Нэ. Заяа гэдэг шиг. Юу нэ? За март. За тэгээд хоёул олон юм нуршаад явах подкаст ингээ өндөрлөе. Тэгээд чамд сүлд нь хэлэх юм байна уу? Freddie Mercury. За тэгээд за тийм л энэ дөө тэгээд ярих юм ерөөхдөө болцсон. Тэгээд подкаст Apple Podcast дээр сонсоорой. Apple Podcast дээр үнэхээр гоё сонсогдчихжээ. Надад бол үнэхээр Apple Podcast дээр чанар нь ч гэсэн амар гоё байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр аль болох подкаст Apple Podcast дээр сонсоод subscribe хийгээд тэгээд таалагдах юм бол review rating өгөөрэй. Тэгэрээ гуйж байна. Тэгээд Freddie Mercury хамгийн сүүлд уншсан нийтлэлийн хамгийн төгсгөлийн нэг өгүүлбэрийг та бүхэнд уншаад нийтлэл биш подкастаа дуусгахыг гэж бодлоо. Тэгээд тэр нь ямар өгүүлбэр байсан бэ гэхээр одоо хүртэл рок хөгжмийн ертөнцид Freddie Mercury орон зай дутагдсаар 3 цэг гэж дуусч байгаа шүү дээ. Энэ нийтлэл үнэхээр тийм байлээ. Тэгээд Freddie Mercury магадгүй доох тусаагүй амьд байсан бол өөр ямар дуунууд гараа билээ те. Өнөөдөр бас үр хүүхдэн төрөөд ямарч байгаа билээ те. Тийм учраас залуусаас дохтоод үзцгээ. Тэ ер нь бэлгийн амьдралаа бас доктортой болгоо зэгцтэй болгоо гэж уриалж байна те. Freddie Mercury-с суралцъя. Тэгээ Underdog бол байж чадсан. Гэхдээ нэг талаараа тийм нөгөө талаараа бас хэцүү. Аль. За тэгээд энэ дугаар айлууд басаа те. Өдрөө хамтдаа Underdogs боцгоё.